Estafet компани бүтээгдэхүүн. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй Монгол улсын хувьд нийт хэрэгцээнийхэн 80 гаруй хувийг импортоор хангаж байна. Зөвхөн сар шинийн баяраар ихэд 200 гаруй тэрбум төгрөг өрөд хөрш хятад улсын зах зээлд хөрөнгө оруулалт болж энэ хэрээр эдийн засаг суларч байгааг эдийн засагчид тайлбарлаж байна. Баярын сар эхлэхээр байдгаа барж тэмдэглэдэг монголчуудын хувьд жилийн хамгийн том мөн нэг хэсэгт нь дарамт болдог сар шинийн баяр хаян туллаа. Энэ баярын үеэр мөнгөний урсгал гадагшаа чиглэж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй манай улсын хувьд айлаас аль байдгаа импортоор авч баярладаг. Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад зөвхөн сар шинийн баяраар ихэд 100 сая Америк доллар буюу 200 гаруй тэрбум төгрөгийг урд хөрш рүү хөрөнгө оруулсан гэх судалгааг эдийн засагч өглөө. Одоо Оросын холбооны улс руу визгүй болж мөнгөний урсгал дотооддоо бус 2 хөрш рүү үндсэндээ чиглэж энэ хэрээр эдийн засаг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Судалгаагаар юан болон рублийн ханш өсөлт харуулж эхэллээ. За юан бол 309 төгрөг 34 мөнгө төрсөн. За өмнөх оноос бол 1.6%-аар өссөн. За өмнөх сараас бол 1.1%-аар бол буурсан гэсэн. За рубл бол 28 төгрөг 57 мөнгө төрсөн. За өмнөх оны мөн үеэс бол 15.6%-аар бол төгрөгийн ханш төгрөгтэй харьцаа ханш бол чангарч ирсэн. За сарынх нь бол 6.9%-аар бол чангарсан. Он гарсаар бол ерөнхийд дандаа рублийн төгрөг бол төгрөгийн ханш бол чангарч байгаа тийм. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа ч өндөр үнэтэй гэдэг шалтгаанаар эргэж сонгодгүй гэх асуудал бий. Тэгвэл мөнгөний урсгалыг дотооддоо барих нэг гарцвал цагаан сараар хэрэгтэй хэрэггүй бэлэг дамжуулахаар Монгол төгрөгөөр бэлэг бэлдвэл зөв гэдэг санаачлагыг зарим эдийн засагчид гаргалаа. Манай үндэсний үйлдвэрлэлөөр байхгүй учраас ингэж ханшисээд байгаа шүү дээ. Жаахан түүхий нүүрс гаргадаг тийм ээ. Жаахан зис гаргадаг. Тэрийгэ буцаагаад бид нэр шатар туслах материал тэгээд өргөн хэрэгцээний бараг хятад руу явуулчихж байгаа. Үндсэндээ экспортын бараг 90 хэдэн % хятад ногдож байгаа шүү дээ. За манай экспортын нэг 3% Орос руу гаргаж байгаа. Ийм одоо сарын өрөөсгөл эдийн засагт. Нийт гадаад худалдааны эргэлтийн 70% хятад ногддог. Тэгэхдээ нэг улсын гадаад худалдааны эргэлтийн 3/2 нь ямар нэг улсаар хамааралтай бол тэр улсыг эдийн засгийн хараат ус болжээ гэж ярьдаг байхгүй юу. Манайх тэр хэмжээний үнэтэй хүрчээд байгаа. Тэгэхээр энд одоо эдийн засгийн том бодлого явах хэрэгтэй байхгүй. Энэ мэтлэн Монгол улс үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн оронд хэрэгцээнийхээ дээд хэсгийг импортоор хангаж ирснээс Монгол гэдэг улсын эдийн засаг гадны улсаас бүрэн хараат болчихсон. Энэ замаар хөгжил ярьж олон жил явсан ч өөрчлөлт харагдахгүй байна. Үүнээс ангижрахад эдийн засгийн өргөн хүрээний бодлого хэрэгтэй. Тодорхойлбол 4 жилийн хугацаагаар хэмжигддэг төрийн бодлоготой манай улсын хувьд энэ бол тулгамдсан асуудал гэдгийг мэргэжлийнхэн тайлбарласан. ТВ-с мэдээнд Бацрун уран хас мэдээллээ. Үндэсний тэтгэлэг 70,200 төгрөгийг оюутны голч дүнг харгалзан олгодог 2015-аас 2016 оны хичээлийн жилийн эхний улиралд нийтдээ 160 мянган оюутан тэтгэлэг авахар болсон. Тэтгэлгийг эх сард багтаангуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Анх үндэсний тэтгэлэг 70,200 төгрөгийн сурвалжлагын голч дүн харгалзахгүйгээр олгодог байсан. Харин сурвалжлагын амжилтыг үндэслэн тэтгэлэг олох нь зүйтэй гэдэг асуул бүх шатанд яригдж 3-аас дээш голчтой оюутан тэтгэлгийг өгч эхэлсэн. За тэгвэл өнгөрсөн улирлын буюу 9-10-11 дугаар сарын тэтгэлгийн бүртгэлийг сургалтын төрийн сан хийж дуусжээ. Засгийн газрын тогтоолын журмын дагуу улирлаар олгогдсон байдаг. 9-12 сар, 1-3, 4-6 сар гэдэг ингээд 3 улирлаар голчийн харж олгодог юм аа. 9-12 сарын 2015-аас 16 оны хичээлийн 9-12 сарын тооцоо сургалтын төрийн сан 12 сарын 10 гэхэд бүх сургуулиудын тооцоо дууссан. Тэгээ одоо бол сангийн амд хөргүүлсэн байгаа. 1 сард бол сангийн амнаас хариу ирсэн. 1 сард бол 1 сарын 25-наас хойш бол олгох магадлал өндөр хүлээлттэй байна. Үндэсний тэтгэлэг дотор урамшууллын тэтгэлэг гэж бас нэмж олгож байгаа. Урамшууллын тэтгэлэг нь үндэсний тэтгэлгийнхаа голч оноогоор 3.6-аас дээш бол 50% тэтгэлэг авна. Нэмж 3.8-аас дээшээ бол 75% тэтгэлэг авч байгаа. Мөн 100% тэтгэлэг 1-р курсын 800 ононоос дээш олимпиадад улсын болон олон улсын зэрэгтэй олимпиадад 1, 2, 3 дугаар байранд эзэлсэн хүүхдүүд бол 100% 1-р курст бол 100% тэтгэлэг олгож байгаа төрөөс.
Оюутны тэтгэлгийг олгож ихэснээс хойш сайнтай муутай олон шүүмжлэл дагуулгуулсан наад захын залхуу оюутнаа төр асран халамжлах хэрэггүй зөвхөн сурлагын онцгой амжилт гаргасан оюутан тэтгэлэг олох хэрэгтэй гэдэг асуулт байнга яригддаг. Мөн сургуулиуд хуурамч материал бүрдүүлж оюутны мөнгө завших тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байсан. Энэ ч үүднээс тэтгэлгийн мөнгийг сургуулийн дансаар шилжүүлэхгүйгээр шууд тухайн оюутны дансанд шилжүүлдэг болжээ. Ямар ч тач оюутнууд өнгөрсөн улирлын тэтгэлгээ эх ойрын хугацаанд авахар болж байна. Төрөө тэр бумаар мөнгө төсвөлөөдөж ард нь гарч чадаагүй агаарын бохирдол нийслэлчүүдийн амнаас эрүүл мэндэд хохирол учруулсаар байна. Наад зах нь утаанаас болж амьсгалын замын өвчлөл хүндэрчээ, эдгэдэггүй цаашлаад үхэлд хүргэх эрсдэлч бий болжээ. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулна гэж төр 100 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэж төсвөлсөн мөнгө нь утааг бууруулах бус хэдэн дарга нарыг дэтгээд өнгөрснийг бид хэд хэдэн хэргийн дуйлаанаас харсан. Бүр утааг өгөө хийнэ гэж сонгуульд амлалт өгч ялалт байгуулж өнөөдөр юу ярьснаа хүртэл мартчихсан яваад сайд дарга нар манай улсад олон бий. Энэ мэтлэн утаатай төр тэмцэж байх зур агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрч эхлэв. Энэ онд хямралаас болж утааг бууруулахад төсөвч тусгаагүй гэх мэдээлэл бий. Албаныхан тайлбарлахдаа нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ ихсэн ч доторхоор нь багассан гэж тайлбарладаг. Гэтэл утаанаас үүдэлтэй өвчлөл хүрээгээ тэлж эмч чагнахад нийслэлд амьдарч байгаа иргэдэд эрүүл уушигтай хүн ховорхон болсон гэж мэрэгжлийн эмч мэдээлэл өглөө. Сүүлийн үед агаар их бохирцсноос болоод дээр үед агаар цэвэр байх үед чинь амьсгалын замын өвчлөл бол нэг вирусаар мөн нэг төрлийн вирусаар үүсгэгддэг тийм. Хүндрэл маш их багтаа ингэж эмчлэгддэг байсан. Сүүлийн үед болохоор чинь бохирдлын хэм хэмжээ өндөр болсон. Тэгээд вирус үүсгэжээсээ гадна одоо тэр агаарын гүнний авах ёстой цэвэр агаарын агуулмжинд багаснаас болоод өвчнийг одоо дахин тавтан юу яах өвчлөх эрсдэл нь өндөр тийм ээ нэг вирусаар өвчлөөд эдгээрэл дараагийн вирусын халдвар авчих тийм ээ тэгээд ер нь дотрын эмчийг бас нэлээд олон жил хийхэд Монгол сүүлийн үед бол нэг уушиг цэвэр одоо уушиг чагнасан тохиолдолоос цөөхөн ихэвчлэн архаг баруун хийдтэй насанд хүрсэн хүмүүс ч бай хөгж бай архаг баруун хийд байж идэг өвлийн үлрэлт энэ юутай холбоотой гэхээр мөн л агаарын бохирдолтой холбоотой байж таарч байгаа. Төр нэгэн агаарын бохирдлыг бууруулж чадахгүй нийслэлчүүд хорт утаагаар амьсгалж эрүүл мэндээрээ хохирч тэр дундаа шинээр төрж байгаа хүүхдүүд утаанаас сууж элдв эмгэг хорт хавдартай төрж байгаад хинч буруу хүлээхгүй үлднэ. Агаарын бохирдол өмнөх замаа олж харахгүй болтол гамшигын хэмжээнд хүрсэн одоогийн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй утааг бууруулахад төрийн том бодлого хэрэгтэй байгааг эмчнэр санууллаа. Монгол улсын ерөнхий сайдын сайхан биелэг өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр эрчим хүчний салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Жээлбэр алдагдалд орж ирсэн энэ салбар өнгөрсөн 2015 онд 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Түгээр зогсохгүй эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаар нүүрсний өрийг тэглэж чадсан байна. Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 3 хууль түүний дотор эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулсныг улсын хурлаас 2015 онд баталсан юм а. Эрчим хүчний салбарын санхүүгийн байдал, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах байгууллагуудын өртөг, үн тарифын бүтцийг судлаж нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна. Мөн Орос улбаны улс болон Бүгд найрамд Хятад ард улсаас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилласны үр дүнд эрчим хүчний импортыг 120 гаруй сая киловатт цагаар буюу 18 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Эгийн голын хувьд бол бид нэр одоо энэ дээр нэг тийм улс төр юм уу геополитик хөршүүдийн харилцаа ярихаас илүү энэ хавраас ахуулаад бодиттой бүтээн байгуулалтанд анхаарах энэ чиглэлүүд бол засгийн газар бол орж анхаарч ажиллаж байгаа. Энэ ч гэсэн энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс нь болов уу гэж ингэж бодож байна. Өнөөдрийн байдлаар салхины эрчим хүчнээр 552 мегаваттын тусгай зөвшөөрөл, нарны эрчим хүчээр 68 мегаваттын тусгай зөвшөөрөл, за мөн бусад их үүсвэр, биомасс зэрэг бусад их үүсвэрээр 32 мегаваттын тусгай зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн 3 жил хийсэн эрчим хүчний үн тарифын бодлогын өөрчлөлт зах зээлийн зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлэн цаашид эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байгааг ерөнхий сайд хэлж байна. Жил бүр алдагдалд орж ирсэн энэ салбар өнгөрсөн 2015 онд 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Түүгээрч зогсохгүй эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаар нүүрсний өрийг тэглэж чадсан гэж байна. ТВ-с мэдээ харамтны Алтан гэрэл мэдээллээ. Улсын хурлын өргөдлийн банкны хороо эх 7 хоногт эмнэлгийн байгууллагуудаар ажиллахаар болж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай холбоотой болон тэднээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Улсын хурлын өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн 443 буюу 11.9%-ыг иргэдийн эрүүл мэндийн асуудлаар ирүүлсэн өргөдөл эзэлж байгаамаа. Эдгээрээс эмчилгээний зардал санхүүгийн тусламж авах мөн энэ салбарт гарах зөрчлийг иргэд мэдээлжээ. Тухайлбал Баян Чанман суманд гарсан төрийн албан хаагч охироосон хэргийн хохирогч нь эмчилгээний зардал хүссэн байна. Тухайлбал өргөдлийн байнгын хороонд ирсэн Төв аймгийн Баян Чанман сумын засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байгалмаа үүрэгт ажиллааг гүйцэтгэж явахдаа гэмтэргийн золиос болсон. Үүнтэй холбоотой хэрэг шалгагдахгүй байна. Гэмтэргийн золиос болсон эмэгтэйгийн биеийн эрүүл мэнд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх тал дээр анхаарал хандуулж өгөөч гэдэг өргөдөл гарсан байгаа. Энэ өргөдлийн дагуу хохирлыг нөхөн төлөвлөх чиглэлд засгийн газар болон байгалмаагийн харьяалагдсан ажиллаж байсан салбарын байгууллагуудад өргөдлийг шилжүүлсэн байгаа. Улсын хурлын өргөдлийн байнгын хороо эх 7 хоногт эрүүл мэндийн салбарт очиж ажиллан иргэдээс ирсэн өргөдөл гомдлын хариуг өгөхөөрүүлжээ. Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарт өнөөдөр төрийн 3 өндөрлөг шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол улсын гадаад харилцаанд шинэ ахиц гарч байгааг дүрдээд АСЕМ-ийн уулзалтын үеэр эдгээр дипломат төлөөлөгчдөд чухал үүрэгтэй оролцохыг мөн хэлжээ. Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүнарт өнөөдөр төрийн 3 өндөрлөг шинжилгээ мэндчилгээ дэвшүүлж хүлээн авч уулзлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн сонгуульд ялсан гадаад сурчлагын болон эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн 3 талт коридор байгуулах ажил дууссан. Монгол, Япон, Америк нэгдсэн улсын 3 талт уулзалт хийсэн эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Японы хоорондын хилцээр байгуулж батлуулсан гэд гадаад харилцааны салбарт дэвшил гарсныг Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөгчдөд өнөөдөр мэдээлсэн юм а. Манай ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний комисс гадаад харилцааны яам АСЕМ-ийн бэлтгэл ажил хангах ажлын алав нэн идэвхтэй ажиллаж байна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад өргөдсөн Аз Европын улсуудын элчин сайд нар та бүхэн энэ уулзалтад онцгой ач холбогдлогч хамтран ажиллаж байгаад бид баяртай байна. Энэ жил бол улсын хурлын сонгуулийн жил дээр нь дэлхийн дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалт Монгол улсад болно гэд олон үйл явдалд давхцсан гэдгийг Улаанбаатар дахь дипломат корпусын төлөөлөгчдөд төрийн 3 өндөрлөг хэлж байсан юм. Тиймээс ч эдгээр хүмүүс чухал ач холбогдол өгч байлаа. Анхаарлаа хандуулан бидэнд хамт уулзах та бүхэнд баярлалаа. Та бүхэнд одоо мэдээллийн хөтөлбөрийн хон Фокус пресс болон толилуулъя. Зууны мэдээсийн Увс нуур газрын тосны лицензэд бүслэгжээ. Монголын хамгийн том үзэсгэлэнт нуур бол Увс нуур. Увс аймгийн нутаг дэвсгэр дахь байгалийн өвөрмөц тогтцоо үзэсгэлэнт газар нутаг болох Түргний уул, Цагаан шул, Торихлог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцол бүрийн хувьд ялгаатай боловч бие биесийн төдийл алслагдаагүй. Увс нуурын асабыг улсын хурлын шийдвэрээр засгийн газрын 1994 оны 9-р тогтоолоор дархан цаазд газар болгож байжээ. Энэхүү дархан цаазд газар нь 670 сарвны 6000 га газар нутгийг хамардаг. Увс нуурын сав газар нь Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, байгалийн үзмж төгсөөс гадна 40,000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг учраас ЮНЕСКОгийн дэлхийн үгийн жагсаалтад 2003 онд бүртгэн авчээ. Тэгвэл улсчууд төдийгүй Монгол даяараа биширч гайхуулж ирсэн Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгдэжээ. Хонконгийн хөрөнгө оруулалттай Mongolia Gladwell Увс Petroleum гэх компани Увс аймгийн Увснэг талбайд 19,720 км квадрат хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуултыг зөвшөөрөл авч засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг үзүүлсэн байна. Тус компани 8 жилийн хугацаагаар 827 сая долларын хөрөнгө оруулалт хийж газрын тосны хайгуулт хийхээр болжээ. Уртаараа 74 км, өргөнөөр нь 31 км хүрдэг Увс нуурт том жижиг 27 гол сутгадаг. Зөвхөн Увс нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадвал хөвсгөл далайгаас дутхааргүй эдийн засгийн өрөөгөөштэй гэдгийг энэ салбарынхан хэлдэг. Гэтэл аялал жуулчлал хөгжүүлэх нь битгий хэл нуурыг устгаж мэдэх аюулыг дагалжээ. Хайгуулын лиценз дэлхийд данстай Увс нуурыг торио зогсохгүй Монголын томоохон нуурын нэг Хяргас нуурыг бүслүүлжээ. Дээрээс нь энэ том талбай Увс аймгийн Таряалан, Хяргас, Баруун Турун, Түргэн, Сагил,
наран булаг зэрэг 14 сумын газар нутгийг хамарсан байна. Хэрвээ энэ чигээрийн ажлан хэлбэл Монголын сурвалжсан үзэсгэлэн тулс Шаргас нур үгүй болж мэдэх юм. Өдрийн сан хавг сумбарлагсны гар утсанд бичигдсэн дуу нэг хүний үргэлжилсэн яриа болохыг тогтоожээ. Ирвэс хамгаалах санд биологч ажиллаж байсан хавг сумбарлын нас болсон шалтгааны талаар цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Түүний цогцонд хийсэн задлан шинжилгээгээр хөнгөн зэргийн согтолтой байсан тогтоогдсон байна. Мөн үхлийн шалтгааныг усанд живснээс үүдэлтэй хэмээн дүгнжээ. Сүүлийн үед цацагдсан ирвэс хамгаалагчийг өөрийгөө хутгалсан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээллийг холбогд халбаныхан үгээс өгсөн. Талигчин 4 удаагийн халдлагад өртсөн гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ бүгд дээр хэргийг хэрэгсэхгүй болголгүй нэмж ажлын хэсэг байгуулад мөрдөн байцаах тасгийн онц хүнд гэмтэрэгтэй тэмцэлтээс шалгаж байгаа гэдгийг санууллаа. Мөн талигаачин гар утсанд бичигдсэн дуу хоолой нэг хүний үргэлжилсэн яриа болох нь тогтоогдсон. Монголын үнэн сонин Япон улс руу олон удаагийн виз олгоно. Япон улсын засгийн газраас Монгол улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Уг шийдвэрийг энэ оны 8 дугаар сарын 10-наас хэрэгжүүлж эхлэх юм байна. Нэг удаа зөрчилд 15 хоног хүртэл хугацаатай байх бөгөөд үнэн дэсний энгийн иргэний үнэмлэх эзэмшигчдэд хамаархаж. Ийхүү чөлөөтэй зорчуулсноор Япон улс руу зорчих Монгол жуулчдын тоо нэмэгдэж худалдааны урсгал сайжрах, цаашлаад хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм байна. Үзэгч та бүхэн үргэлжлүүлэн сайн мэдээг хүлээн авна уу? Сайн мэдээ. Монгол хүү ой тогтоолтын төрөлд дэлхийд тэргүүллээ. За энэ хүүг Эрдэнэ сайхны Пүрэвжав гэдэг 1-р сургуулийн 11-ийн Е ангийн сурагч тэрээр ангийнхан дундаа үлгэр жишээ болж яваа сайн мэдээ хүргэе. Пүрэвжав оюуны экспортоор хичээллээд 2 жил болж байна. Тэрээр 2 жилийн хугацаанд ой тогтоолтын төрлөөр олон улсад өрсөлдөж дэлхийн дээд амжилтыг тогтоогод байгаа юм а. Түүний ой тогтоох чадварыг олон улс үнж дэлхийн залуу их мастер цол хүртээжээ. За би 2015 оны дэлхийн аварга нийлбэр дүнгээрээ эхний 10-т орж чадсан. Тэгээ дунд насандаа 1-р байранд орсон байгаа. Тэгээ 24 жилийн түүхэнд хамгийн залуу олон улсын их мастер гэдэг цол авсан. Цээжилж байгаа юмнуудаа хөгжилтэй байдал руу юм хошин шогч юм уу онгоо үлгэр ингэж оруулж дотроо төсөөлж тэгээ гаднаас нь харахад ингээ зүгээр суугаад цээжилж байгаа юм шиг боловч дотроо бол баг ингээ кино үзээ сууж идэх хөхгүй. 24 жилийн түүхэнд хамгийн залуудаа энэ дэлхийн энэ ой тогтоолтын их мастер буюу дээд цолонд хүрсэн амжилтыг эзэн. 22 багц 35 үзэр болгож шинжилсэн байгаа. 22 багц 35 үзэр. Нийт одоо ер нь дунд насны ангиллын яг 17 төрөл байгаа байхгүй юу? Урт хугацааны, богино хугацааны тэр төрлийн 10 төрлийг нь монголчууд эзэмшдэг. Дөрвөлжингийн хатан, цэцгийн тамга, бундын хатан, дөрвөлжингийн 3, бундын боол, бундангийн 10. Тэг ер нь миний рекорд бол 21 секунд гэдэг. 21 секунд. Нэг үзрийг 21 секунд. Тий, саяны 52 багц үзрийг 21 секундд цээж авсан. Ер нь дунд насанд бол монголчууд лөө. Өшөө бас боломжгүй мөртлөө мундаг хүүхдүүд зөндөө бий. Уралдаан тэмцээнд оролцох боломжийг нь хангаж чадвал магадгүй өннөөс илүүч амжилт үзүүлэх боломж бол байгаа гэж би бол хөвдөө үзэж байгаа. Гадаадын тамирчид гэх юм бол одоо 10-20 жил хичээлсэн хүмүүс байдаг тий. Тэгэхээр монголчууд 2-3 жил хичээллээл адилхан төвшөнд очдог. Цаашид оюуны спортын энэ төрлөөр хичээлж, сэтгэн бодох чадвараа дээшлүүлэн оюунлаг хүүхдүүдэд дэмжихийг ой тогтоолтын дэлхийн их мастер Пүрэвжав уриалж байна. Сайн мэдээг дараах хаягаар авч олонд түгээнэ. Сайн мэдээ. Хоньны сүүл ашиглаж хийсэн Монгол бүтээгдэхүүн эрэлттэй байна. Английн формула ботаник сургуулийг органик гоо сайхны мэргэжлэр төгссөн бүсгүй хоньны сүүл, ямааны сүү, айраг, часарган зэрэг 100% Монгол бүтээгдэхүүнүүдийг ашиглаж органик гоо сайхны бүтээгдэхүүний Ламур брендийг бий болгож дотоод гадаадын хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн мэдээ байна.
манай савлгаа хүртэл яг дийлэнхт нь бол Монголд үйлдвэрлэгддэг. Тэгэхээр бид нар бол Монгол савлгааны компанитай хамтарч ажилладаг. Манай савлгаан дээр болохоор дандаа Монгол зураач зурцсан байгаа. Тэгснээрээ бас айгүй онцлог тэр их хөдөлмөр ороод ингээд тэр болгонд нь дандаа түүхэн эдийн зураад өгсөн байгаа. Манай үйлдвэрлэл нь өөрөө 100% хаягдл гардгүйгээр нэгт онцлог. Тэрийгээ бас хадгалахын тулд бид нар жишээлбэл савнгаа дахин боловсруулсан цаасанд хийж өгснөөрөө бүтээгдэхүүн өөрөө байгаль орчин дээлтэй, хүн дээлтэй, савлгаа нь бас байгаль орчин дээлтэй. 100% байгалийн гаралтай эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний гар аргаар Монголдо хаягдалгүй үйлдвэрлэдэг нь Ламорынхны онцлог давуу талын нэг юм. 2014 онд ганц хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон болон өргөжжээ. Тэд 7 өнөр төрлийн 35 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Олон улсад байхгүй патенттай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа. Жишээлбэл жамд тастай энэ бүтээгдэхүүнүүд, цэцэрний тостой энэ бүтээгдэхүүнүүд Австрали руу нэг эмэгтэй бүр манай ингээ охин одоо төрөх гэж байгаа маа. Тэгээ танаа энэ хоньны сүлний тостой тосыг их сайн гэж сонссон гэд Австрали руу бид нар явуулсан, Англи руу явуулсан, Герман руу бас бүтээгдэхүүн явуулж байгаа. Хүсэлт бол айгүй их байгаа. Манайх руу хүсэлт баг одоо шууд экспортлоод тий одоо манай дэлгүүртээр тавиач гэд нөгөө дэлгүүрт нь баг 1 сая хүн ингэж орж гардаг. Тэгэхээр чи бид нар одоохондоо дэлэх байгаа л да бүх юм гар аргаар хийдэг. Гэхдээ бид нар бол хичээж байгаа. Ламур брендийг бий болгож үйлдвэрлэлээ эхэлснээс хойш жил гарын хугацаанд үндэсний шилдэг сав бодолтой брэнд 2015 оны шилдэг жижигэн үйлдвэрлэлийн энтерпренер хэрэглэгчдийн саналаар шилдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг шагналуудын эзэн болжээ. Мөн Азийн хамгийн том органик бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож South China Morning Post сэтгүүлээс онцолж байсан анхны Монгол брэнд болж чадсан сайн мэдээ хүргэлээ. Сайн мэдээ. Онцгой байдлын ерөнхий газар GSI Монгол олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар өнөөдөр гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага хамтран ажилласнаар салбарын офицерын бүрэлдэхүүний хамт олон мэргэжлийн хүрээнд мэдлэг боловсруулалтын дээшлүүлэх, төрөл бүрийн сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм. Болжгүй гамшиг ослоос өрсөн сэргийлэхэд онцгой байдлын салбарынхны үүрэг хамгийн их байдаг. Энэ ч үтнээс GSI Монгол олон улсын байгууллага онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааг дэмжин тодорхой сургалтуудыг зохион шат дараатаагаар байгуулахар болсон байна. Хамтран ажиллах төсөл хөтөлбөр 6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд мэргэжлийн болоод манлайлах ур чадварыг хичээдэг офицерын бүрэлдэхүүнд голлон захааруулжээ. За энэ 2016 оны хувьд GSI Chairman салбар байгууллагаас онцгой байдлын ерөнхий газрынхаа аврагч бие бүрэлдэхүүнд төрөл бүрийн сургалтууд явуулъя гэсэн ийм чигтээ энэ төслийг эхлүүлж байна. Үндсэндээ бол байгууллагын хөгжил, удирдлагын манлайлал, багаар ажиллах, бие хүний төлөвшил, хөгжил, хандлагыг бас өөрчлөх. Энэ чиглэлээр бол бид нар онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, бие бүрэлдэхүүнд авран хамгаалагч нарт бол үндсэндээ энэ 9 сар хүртэл энэ төсөл үргэлжилнэ, сургалт явуулна. GSI олон улсын байгууллагатай голлох одоо тэргүүл хичээл ажиллах асуудал нь юун дээр тогтож байна гэхэл бид нар сургалтын чиглэлээр ялангуяа одоо офицер бүрэлдэхүүний энэ нийгмийнхаа хүрээнд, нийгмийн иргэнийхээ хүрээнд энэ онцгой байдлын албаныхаа өөрийн мэргэжлийн чиг үүргээс гадна хүн гэдэг талаасаа энэ хүн одоо ямар мэдлэг чадвартай байх хэвээр, нийгэмд ямар үүрэгтэй байх хэвээр тэр тал руу хандсан. GSI Монгол олон улсын байгууллага нийгэмд тусдаа олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төслөөр хоёр байгууллага гамшиг ослоос өрсөн сэргийлэх үйлчилгээг ард иргэдэд шуурхаа хүргэхэд томоохон дэвшил гаргах зорилт тавин энэхүү ажиллаж эхэллээ. Монгол хэл соёлын түгээн дэлгэрүүлэх, эрдэнэ сургаал зохиолыг хүүхэд залуус таниулах зорилгоор Мөнхийн үсэг групп эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулахар болжээ. Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн дунд ах хангийн сурагчид оролцох боломжтой юм. Эссе бичлэгийн уралдааныг 2 шатаагаар зохион байгуулж дүгнэнэ. Эхний шатанд эртний сургаалын зохиолууд номонд багтсан оюун түлхүүр, цаасан шувуу, нэгэн үгсийн дуулал зэрэг нийт зохиолоо сонгоо эссе бичиж оролцсон. Харин 2 дугаар шатанд шалгарсан 50 оролцогчийг илтгэл тавиулж ялагчийг тодруулахаар төлөвлөжээ. Сургаал бүтээлүүдээр одоо хүүхдүүдийг сургадаг, хүүхдүүдийг хүмүүжүүлдэг. Энэ уламжлал бол одоо маш нарийн ийм сайхан уламжлал байсан. Тэгээд энэ уламжлал бас одоо энэ цаг үед бол ямар нэг хэмжээгээр тэгтлээ одоо үр дүнгээ хөрвүү юм одоо бас тасарсан байдал болчиход байгаа. Тэгээд манай хэвлэлийн газар, манай хамт олон бол хараад энэ эртний сургуулийн зохиолууд гээд энэ манай дээдс мэрэгдийн бүтээсэн энэ сургууль зохиолуудыг одоо хүүхдүүдэд уншуулъя гэж
Ерөөсөө бидний гол зорилго бол одоо энэ сургуулийн зохиолуудыг хүүхдүүдэд уншуулъя. Тэгээд энэ сургуулийн зохиолуудыг одоо хүүхдүүд уншаад ойлгоод тэгээд одоо энэгээрээ энэ цаашдынхаа амьдрал ахуй энэ сургалт хүмүүжлд одоо яаж хэрэглэх юм, яаж тань мэдэж ашиглах юм гэдгийг л одоо хүргэх гол зорилго шиг л маань энэ дээр байж байгаа. Хүний доктортой хөгжил, Монгол хүний доктортой хөгжил ямар байх ёстой юм бэ? Монгол хүний оюун ухаан юугаараа тэлж, юугаараа гайхамшигтай, юугаараа задрах ёстой юм бэ гэдэг их олон асуудал дээр бид нэр үнэндээ сүүлийн 20 гаруй жил баг юу ч хийгээгүй. Энэний эхлэлийг бид нэр өнөөдөр энэ эртний сургаалын зохиолуудаараа эхлэл болгож тавьж байгаа. Бүр бодлогын хэмжээнд. Тийм учраас энд бол бүр зориуд тодорхой хөрөн зарж та бүхэн энэ уралдааны болцолтой танилцаараа манай уралдааны шагналын сан нэлээд их өндөр байж байгаа. Уралдаанд оролцох 13-аас 18 насны хүүхдүүд 1-р сарын 22-ны хүртэл WWC азхуур цэгмэн болон мөнхийн үсэг групп азхуур номын их дэлгүүрт бүртгүүлэх боломжтой. Эртний сургаалаас суралцсан эссе бичлэгийн уралдааныг азхуур номын их дэлгүүр болон судраг хэвлэлийн газар зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэхээрээр шагналын санж өндөр гэдгийг зохион байгуулагчид онцлсон, мөн эссе бичих зохиолуудыг багтаасан эртний сургаалын зохиолын ном дэлгэрэнгүй болон хураангуй хэлбэрээр 19,900 5,500 төгрөгийн үнэтэйгээр азхуур номын их дэлгүүрт худалдаалагдж байгаа гэдгийг мөнхийн үсэг группийнхэн дуулгалаа. Өдрөг амьдцгаая. Гоё цагаан усан үзэн. Vitafood компани бүтээгдэхүүн. Далаа багшаар хэвээ арвнаа л болсон. Өгөөч энэ тэр сайхан боовыг аваад өгөөч төөжилээ. Өгөөчтэй хамт өнгөрөө морил байх юм. Одор хэвийн боо. Талх чихрэг хөлцөд компани. Сар шиндээ сайхан шинлээрэ. Даран зөтөх хөгө тэнгэрээсэн бэлгийн толлон эхлүүлж ардаад зүүнүүдийн түүхээрэн бахархаж ирсэн бид монголчууд анод цаг